Сайн бацгаана өвгүүдээ энэ судлалын хичээл эхлээд бэлэн болсон байна. Бид өнөөдрийн хичээлээр макро эдийн засгийн тулгамдсан асуудлууд болох инфляцийн тухай судалцгаая. Инфляц гэж юу вэ? Инфляц нь үлээх, хөөрөгдөх гэсэн утгатай латин гаралтай үг. Эдийн засагт бүтээгдэхүүн үйлчилгээний үн ерөнхийдөө өсөж, хүн амын худалдан авах чадвар буурах үзэгдлийг инфляц гэнэ. Өөрөөр хэлбэл инфляц гэдэг нь мөнгөний ханш буурах үйл явц юм. Инфляц усгийн хэрээр мөнгө таваар нь гүйлгээ төлбөр хийх үүргээ алддаг. Дараах зургийг ажиглаарай хүүхдүүдээ. 2005 онд бид 10,000 төгрөгөөр ямар хүнсний бүтээгдэхүүн худалдаа авах боломжтой байсан бэ? Харин энэ нь 2010 болон 2015 онд хэрхэн өөрчлөгдсөн байна вэ? Тэгвэл бүтээгдэхүүний үн яагаад өсдөг вэ? Америкийн эдийн засагч Фишер 20-р зууны ихэр гүйлгээнд байгаа мөнгөний тоо хэмжээ нь бүтээгдэхүүн үйлчилгээний үнийн түвшинд нөлөөлдөг болохыг судлан гүйлгээнд байгаа мөнгөний тоо хэмжээ хэдий ч нэмэх байна бүтээгдэхүүн үйлчилгээний үн төдий чинээ өндөр болдгийг тогтоожээ. Аливаа улс орон үйл ажиллагаагаа хэвэн явуулахад хэдий хэмжээний мөнгө хэрэгтэй вэ? Гүйлгээнд тухайн нэгэн бүтээгдэхүүн үйлчилгээний үнийн түнтэй тэнцэх хэмжээний мөнгө байх ёстой. Үүнээс хэтэрбэл мөнгөний илүүдэл буюу инфляц үүсэж, дутвал мөнгөний хомсдолд орж эдийн засгийн хөгжил зарахад нөлөөлдөг байна. За дэлгэцэн өгдлөөс үзэхэд М үсгээр гүйлгээнд байх мөнгөний тоо хэмжээг, Т үсгээр мөнгөний эргэлтийн хур, харин П-г худалдаас нь нийт бүтээгдэхүүний үнийн дүн гэж ойлгоно. Хүүхдэд тэгвэл дараах тохиолдлуудад эдийн засагт ямар төлөвт орших вэ? А тохиолдолд эдийн засаг тэнцвэрт тогтно. Б тохиолдолд мөнгөний илүүдэл бий болж инфляц үүсэх бол, В тохиолдолд мөнгөний хомсдолд орж эдийн засгийн хөгжил саарна. Инфляцийн эсрэг бас нэг ойлголт бол дефляц юм. Тэгэхээр дефляц гэж юу вэ? Дефляц нь бүтээгдэхүүн үйлчилгээний үнийн ерөнхий түвшинд үргэлжлэн буурах үзэгдэл. Инфляцийн түвшин тэг хувиас доогуур болох үед дефляц тохиолдсон. Инфляц нь хурд хамрах хүрээ, цаг үе шалтгаан, хүлээгдэж байсан үгүй зэрэгс хамаарч олон янз байна. Үүнээс нь үндэслэн нэгдүгээр эргэлтийн инфляц, хоёрдугаар зардлын инфляц гэж хоёр ангилдаг. Эхний шалтгаан нь гүйлгээнд баах мөнгөний тоо хэмжээ байх ёстой хэмжээнээс илүү хурдтай өсдөгтэй холбоотой. Дээрх шалтгаанаар мөнгө хит оршрон, үүнээс болж их хэмжээний мөнгө харьцангуй бага хэмжээний бараанд ногдох болно. Үүний үр дүнд эргэлтийн хэмжээ, нийт зах зээлд нийлүүлэлтийн хэмжээс давж улмаар үн өсдөг. Шалтгаан 2. Эрчим хүч, үр тариа, бензин шатхуун зэрэг үйлдвэрлэлийн чухал нөөцүүдийн үн огцон өсөг, эсвэл салхи хөлс өсөх үед инфляц үүсдэг. Жишээ нь ургад муудаа жил үр тарианы үн өсөх, нефтийн үн өсгөд бараг бүх бүтээгдэхүүний үн дагаж өсдөг. Үүнийг зардлын инфляц гэж нэрлэнэ. Инфляцийг өсөлтийн хурдаар нь дефляц, бөлхөө, айдуу, цогоо, гиперинфляц гэж ангилдаг. Гэхдээ зарим эдийн засагчид инфляцийг өсөлтийн хурдаар нь бөлхөө инфляц, цогоо инфляц, гиперинфляц гэж ангилах нь ч бий. Эндээс үнийн ерөнхий түвшин 3%-аас бага өссөн тохиолдолд бөлхөө инфляц, харин 10%-аас дээш өссөн тохиолдолд цогоо инфляц, 50% түүнээс дээш өссөн тохиолдолд гиперинфляц үүснэ. Тэгвэл
Хэрэглээний үнийн индекс гэж юу вэ? Хэрэглээний үнийн индекс нь хэрэглэгч нарын худалдан авсан бараа үйлчлэгээний нэр төрөл, чанар өөрчлөлтгүй тогтвортой байхад үн дунджаар хэрхэн өөрчлөгдөж буйг хэмждэг үзүүлэлт юм. Бид бодит дотоодын нийт бүтээгдэхүүнийг тооцох жишээнээр хэрэглээний үнийн индексийн талаар ойлголттой болсон. Тэгвэл энэ үзүүлэлтийн тусламжтайгаар инфляцийн түвшин тодорхойлно. Хүүхдүүд та бүхэн маань томьёогоо анхааралтай ажиглаарай. Ингээд хүүхдүүд та бүхэн маань энэхүү газрын зургаас дэлхийн улс орнуудын инфляцийн түвшин 2019 оны байдлаар харж байна. Эндээс Монгол улсын инфляцийн түвшин хэд гэж тодорхойлсон байна вэ хүүхдүүдээ? Хэрэгцүүлээрэй. Инфляцийг төв банк тооцдог эсвэл үндэсний статистикийн хорооноос тооцдог. Үүний албан ёсны тоо мэдээллийг зөвхөн үндэсний статистикийн хороо гаргах эрх үүрэгтэй. Харин Монгол банк үндэсний статистикийн хорооноос гаргасан албан ёсны мэдээллийг тулгуурлан суурь инфляц гэсэн үзүүлэлтийг тооцон гаргадаг. Ингээд бүгдээрээ инфляцид нөлөөлөх хүчин зүйлсийг судалцгаая. Үүнд хөрөнгө оруулах товарын үн, цалин хөлсөг нь үнэлэхгүйгээр өсөх. Мөн гол нэрийн бараа гинт ховорцсноос тэр барааны үн огцон өсөх. Инфляц өснө гэсэн хүмүүсийн хүлээл таамаглал нөлөөлдөг байна. Инфляцаас хэн хохирч, хэн хожиж болох вэ? Инфляцны хувь хүнд хэрхэн нөлөөлдөг вэ гэдээ? Улсын төсвөөс цалин орлого авдаг төрийн албаагчид, тэтгэвэр тэтгэмж авдаг хүмүүс, банкнд хадгаламжтай хүмүүс, хөнгөө бэлнээр хадгалж байгаа хүмүүс, үзүүлэлт төлж байгаа хүмүүс инфляцид яагаад илүү өртдөг вэ? Харин хурдтай инфляцийн үед банкнаас зээл асуух хүмүүс хожиж болно. Банк хүмүүс зээл өгөхдөө хугацааны эхний үеийг маш өндөр хүүтэй бодож хугацааны сүүл рүү хажмаар бууруулахын шалтгаан юу вэ? Банк ямар бодлого барьдалж байна хүүхдүүдээ? Инфляц эдийн засагт ямар сөрөг нөлөөтэй вэ? Зах зээлийн үр ашиггүй байдлыг нэмэгдүүлж компаниудын урт хугацааны төлөвлөлт төсөвт хүндрэл учруулна. Мөн урт хугацааны дотоодын нийт бүтээгдэхүүн сөргөөр нөлөөлж орлогын хуваарлалтанд мөн сөрөг нөлөө үзүүлдэг. Ийхүү төлбөрийн тэнцэл хөлөөлтөнд сөргөөр нөлөө үзүүлж эдийн засагт хямрал учруулдаг. Инфляцтай тэмцэх арга хэмжээ. Төр мөнгөний бодлого, төсвийн бодлого, бусад арга хэмжээг авснаар инфляцтай тэмцдэг. Тухайлбал мөнгөний бодлогоор дамжуулан зээлийг хямж, шинэ мөнгөнд тэмдэг эргэлтэн оруулах замаар инфляцтай тэмцдэг байна. Мөн үр ашиггүй зардлыг бууруулах, татварыг нэмэгдүүлэх, хөрөнгөлийг нэмэгдүүлэх төсвийн ашигтай гаргах замаар төсвийн бодлогоор дамжуулан инфляци эсрэг тэмцдэг. Бусад арга хэмжээнд үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, үр ашигтай цалингийн бодлого, үнийн хяналт зэрэг нь ордог байна. Ингээд бид өнөөдрийн хичээлээр инфляц, түүний төрөл, түүнд нөлөөлдөг хүчин зүйлс, инфляцийн түвшин, түүний эсрэг эдийн засгийн үр дагавар, инфляцийн эсрэг арга хэмжээ, инфляциас хэн хожиж хохирдог болохыг судлалаа. Анхаарал хандуулсанд баярлалаа. Ингээд дараагийн хичээлээр уулзлаа. Баяр та хүүхдүүдээ.